сайн байна уу? Намайг Батулам гэдэг би Өвөрхангай аймгийн 10 их сумын Тэмүүлэл Эрдэм ерөнхий боловсролын сургуульд багуулсралын багшаар ажилладаг. Боловсролын байгууллага 34 дэх жилдээ ажиллаж байна. Сургуулийн менежерээр 10 жил, багуулсралын багшаар 24 жил ажиллаж байгаа. Багшлах хугацаанд дидактик нийжийг томсох аргыг өөрийн болгон гаршуулан хэрэглэж байна. Энэхүү арга нь өөр хоорондоо ижил төстэй төрөл эсвэл эсрэг гэхээр салан тусгаар тийм олон мэдлэгийг дотоод хүний нэгдэл төрлийн үүднээс нь танин барьж нэгтгэн цаг хугацааны болон орон зайн хувьд нэгдвэл байдлаар авч судлахыг хэлдэг. Дидактик нийжийг томсох аргыг хэрэглэсний давуу тал нь мэдлэгийн бүхэл бүтэн тогтолцоо чанарыг хадгалж ой ухаан тогтвортой хадгалагдаж сүргэн сэргээгддэг. Боловсролын аль төвшөнд хинт юуг зааж энэ нь шинээр үзэж байгаа мó эсвэл сэргээ сануулж байна уу гэдгээс хамаарат тухайн нөхцөлд сургалтын нэгжийг томсох заагийг тогтоож болдог. Нэгдүгээр ангид цагаан толгойн бэлтгэл үеэс эхлэн хэлний нэгжийг багаас нь их рүү томсгон зааж байна. Энэ зургнуудыг болохоор амьтдын дуу авийг эхэлж сонсгосон. Тэгээд тэндээсээ хүүхдүүд юуны дуу вэ гэдгээр нь энэ зургаар эхэлж илэрхийлсэн. Зургийн доотлолд бол тулгуур тохионы аргыг ашиглаж тохио тэмдэглэл тэмдэглэсэн байгаа. Уншийн хүүхдүүдээ эхний зургийг. Энэ бол юу вэ? Энэ юу гэсэн үг лээ? Уншия. Энэ юу гэж байгаа вэ? Уншия. Энэ нэгдүгээр өгүүлбэрийг хаанаас хичлээ бүгдөө? Нэгдүгээр зургаас бичсэн. Нэгдүгээр зургаас бичсэн өгүүлбэрээ уншия. Одоо хоёрдугаар зургаа харъя. Зохиос өгүүлбэрээ уншия. Гуравдугаар зургаа харъя. Гуравдугаар зургаас зохиос өгүүлбэрээ уншия. Сайн байна. Дөрөвдүгээр өгүүлбэрээ зургаа харъя. Өгүүлбэрээ уншия. Тавдугаар зургаа хараарай. Зохиос өгүүлбэрээ уншия. Энэ чон гэдэг ихэд нийт хэдэн өгүүлбэр байна вэ? 5 өгүүлбэртэй чон гэдэг их зохиолоо бид нар. Хамгийн олон үгтэй өгүүлбэр нь аль вэ? Хэдэн үгтэй вэ? 4 үгтэй. Тэгвэл хамгийн бага үгтэй нь аль вэ? Хэдэн үгтэй? 2 үгтэй вэ, тийм ээ? Хоёрдугаар ангид цагаан толгойн үсгийн ангилал нэгж хичээлийг математикийн өгөгдөлтэй ажиллах нэгж хичээлтэй интеграцлан заалаа. Тэгэхэд дугуй яг шиг гэд байсан. Яг шиг шат ууд байсан. Үг артаа бол эр үгэнд ордуулахаар ногоон байсан юм байгаа. Эр үгэнд хоёуланд нь ордуулахаар ногоон байсан. Г гэж юу гэсэн үг лээ? Тэгвэл зэг. Ог. Тэв. Ийм товчлол байлаа. Хүзрээ хараарай хүүхдүүдээ. Тохирох үсгнүүдээ байрлуулъя.
гэвэлэгч 9. Онцгой гэвэлэгч 4. Тэнэг үсэг 2 байна. 3 дугаар ангид зураг тулгуурлан цуврал зургийг зөв дараагалд оруулж их зохиох нэгж хичээлийг эхийн эхлэл гол төгсгөл хэсгийг олох зураг харж учир холбогдол бүхий өгүүлбэр зохиох нэгж хичээлүүдээр томсгон зааж болно. За цуврал зургуудыг зөв дараагалд оруулж байна. Энэ бол үсэг хэсэг, энэ бол гол хэсэг, энэ бол төгсгөл хэсэг. Энэ зургийг зохиолын ихээ уншиж үзүүлье. Туйлын бүжиг. 5 бүжигтэй нэгэн туйлаа амьдардаг байжээ. Бүжингүүд том болж үүрнээсээ гарав. Айлын ногооны талбайд очиж үзв. Бүжингүүд байцаа дуун идэж үзлээ. Тэд нар торонд орсон туйлаануудыг харав. Гэнэт нохоо бүзүү бүжингүүд нохооноос яагаад үүрэндээ орлоо. Цагаан толгойн бэлтгэл үеэс эхлэн авиа үсэг таниулах нэгж хичээл бүрийг энэхүү аргаар зааснаар анги ахих бүрд хэлний мэлжтэй холбоотой хичээл заахад ямар ч хүндрэл гардаггүй. Эхний үедээ багшийн үлгэр жишээ уншилт, дагуулan уншилтаар хүүхдийг сургадаг. Хэд хэд давтсны дараа хүүхдүүд өөрсдөө биедээ уншиж, бичиж, зохиож, ярьдаг болдог. Хичээлийн гол хэрэглэгдэхүүн нь зураг юм. Зургийг хүүхдийн нас идэхгүй онцлог тохируулж хөнгөнөөс хүнд рүү зарчмаар сонгодог. Зургаар сэтэлжүүлэхээс гадна сэргээ санах, баттгах, дүгнэх үйлийг ч зурагт тулгуурлан зохион байгуулж байна. Тухайлбал аялалд явахдаа үзсэн, харсан, туршсан зүйлийг нь зургаар баяжуулж дараа нь зургаа ашиглан тэмдэглэл хөтөлж байна. Зураг ашигласнаар ажиглах чадвар, харааны ой хөгжиж, анхаарал тогтворжиж, үгийн баялаг нэмэгдэн ярих чадвар сайжрахаас гадна хүүхдүүд зураг зурах, зурсан зургаа болон бусдын зургийг унших сонирхолтой болдог давуу талтай байгаа. Тэмдэглэл хөтлөх, номын тэмдэглэл хөтлөх нэгж хичээлүүдийг байгалийн ухаан болон хүн орчны хичээлтэй интеграцлан зааж болно. Ингэхдээ аяллаа тэмдэглэлээ бас хөтлсөн байгаа. Бид нар цаг уурын хашаанд очиж үзлээ. Цаг уурын хашаанд маш олон хайцнууд байсан. Би 2 хайцгийг онцлон нээжүүлсэн. 1-р хайцгийн термометр байсан. Маш том термометр байсан. 2-р хайцаг нь миний сонирхыг татхуус гахалтай нэгэн багаж хэрэгсэлсэн. Байшинд авч үзтэл компьютер дээр манай бүх сумын тав тодорхой мэдээлэл компьютер дээр ил тодорхой харагдаж байсан. Аясан газрын хатналаар ярихдаа номын тэмдэглэл бичгтэй байдаг бүрнэг өгүүлбэрээр энэ зургийг харан бичлээ. Би уншсан ном, үзсэн киногоо зургаар илэрхийлдэг. Би үзэсгэлэн гаргасан энэ миний зурагнууд. Би ухаан цэцэн туулаа гэдэг үлгэрийн ном уншаад би зурсан. Энэ харин миний хамгийн анхны тоглоомод. Би гэр бүлээ сонирхолтой байдлаар зурсан. Энэ миний байгалыг зурсан илэрхийлэл. За ингээд дидактик нийтийг томсох аргыг жишээгээр тайлбарлая. 1-р ангид математикийн хичээл дээр 4 ба 2-ын нийлбэрийг олох зөвхөн нэг л илэрхийллийг бодохын тулд нэмэгдэхүүний байрыг сольж болно. Мөн 1-р нэмэгдэхүүн мэдэгдэхгүй, дараа нь 2-р нэмэгдэхүүн мэдэгдэхгүй байгаагаар ажиллаж болно. Ингээд нэмэх үйлдлийн хувьд томсгосон бол одоо эсрэгээр нь хасах үйлдлийн хувьд 6 ба 2-ын ялгуур хэдийн. За 6-аг 4-өөр хорогдуулбал хэд байдгийг, хасагдагч нь 6, ялгуур нь 4 бол хасагч нь хэд байх вэ? 6-аг хэдээр багасгах бол 2 гарах уу? Хасагч нь 4, ялгуур нь 2,
хасагдагч нь хэдвэ? Хэдий 2-оор хорогдуулахаар 4 болдог билээ. Цаашлаад үйлдлийн тэмдэг тавьж энэхүү эздэглийг зөв болгоё гэх мэт нэг илэрхийллийг ийм 12 хэлбэрээр томсгон зааж байна. Дидактик нэгжийг томсгох арга нь ТДХ-гийн аргатай төстэй, бусад хичээлтэй интеграцлах боломжтой учраас цаг ашиглалт сайтай, цагийн алдагдал гардаггүй. Та бүхэн энэхүү аргыг туршаад үзээрэй. Мэргэжил нэгт багш сургам хүмүүжил та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.